Монгол банк санхүүгийн зохицуулахаараа засгийн газарт үүрэг чиглэл 16 чиглэлээр өгж байгаа. Банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар бол төслийг бэлдээд өргөн барихад бол бэлэн болж байна. Санхүүгийн зохицуулахаараа одоо банк санхүү үйл ажиллагааны тухай хууль, лизингийн тухай хууль, болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн этгээдийн тухай хуулиудад бол холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол боловсруулаад ажиллаж байгаа. 46 гишүүн дэмжиж 56.8%-аар санал дэмжиглээ. Тогтоолын төслийг батллаа. Монгол Улсын засгийн газараас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг 2015 оны 11-р сарын 28-нд баталсан. Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 11-р сарын 18-ны өдрийн 435 дугаар захирамжаар уг тогтоолын төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх, бэлтгэл, хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг үндсэн чиглэлд тусгасан улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн гол зорилт үндсэн үзүүлэлтийг сайжруулахад анхаарч ажиллав. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6%-аас багагүй түвшинд хадгалах, инфляцийг зорилттой интервал тогтворжуулах, эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляцийг 5% хязгаарлах, ядуурлыг 15% хүртэл бууруулах зорилт тавин ажиллалаа. Тэр дундаа төсвийн урсгал зардал, алдагдлыг бууруулах зорилтуудыг холбогдох эрхүүхий байгууллагууд онцгойлон анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм а. Иймд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2 дахь хэсэг заасны дагуу чиглэл өгөх тухай Улсын их хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Инфляц өнгөрсөн сарын байдлаар Монгол банкны барих ёстой түвшнээс өндөр 8.2% байна. 2024 оны 10 дугаар сард нийт 313 барааны үн өсөлтөө байсан бол өнөөдрийн байдлаар 406 барааны үн өсөлтөө байна. Эдийн засгийг тэдүү өслөө гэж ярьж байгаа мөртлөө бид нэр үнийн өсөлт өрх гэрд ямар дарамт учруулж байгаа гэдгийг ярих цаг болсон. Тийм учраас Монгол банк санхүүгийн зохицуулахаараа засгийн газарт нийт 16 ажлаар үүрэг чиглэл өгж байгаа. Тогтоолын төслөөр засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд чиглэл өгсөн байна. Засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх тухай тогтоол 4 заалтаа бөгөөд 1-р заалтад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг бууруулах, тогтолцоог шинжилгэхэд чиглэсэн 8 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг засгийн газарт даалгасан юм. Тодорхойлбол төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж төсвийг хэд тэлэх, эргэлтийн гаралтай инфляц үүсгэж сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг биржийн арилжаанаас салгаж, бие даасан байдлаар зохицуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, санал боловсруулах. Хөлийн боомт гайлын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээллийг хүн хуулийн этгээдээс давхардуулан шаардахгүй байх нэвтрэх хугацааг богиносгох замаар тээврийн зардлыг бууруулах, тээвэр логистикийн саатлаас шалтгаалan импортын барааны үн өсгөөс урьдчилан сэргийлэх. Уул уурхайн салбарын өсөлтөөс үүдсэн төсвийн хэд тэлэлтээс хамгаалах бодлого боловсруулж хэрэгжүүлэх, төсвийн сахлах батыг чангадах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт орлогыг хуримтлуулах, боловсруулах үйлдвэрээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц, боловсрал, технологи зэрэг бусад боломжит салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх. Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан эсвэл нарийн технологи шаардсанаас босоод төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн худалдан авалт, барилга, угсралт, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлагатай тохиолдолд дээрх чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинжилэн санал боловсруулж танилцуулах. Эмийн зохицуулалтын төлөвшлийн түвшин өндөр улсуудаас чанартай эмийг бөөнөр худалдан авч, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эмийн үнийг бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтыг хэлбэршүүлж, үнийн өсөлтөд хяналт тавих. Төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хэлбэршүүлэх. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх замаар өрхийн орлогыг хамгаалах гэсэн 8 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан билээ. Харин 2 дугаар заалтад Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд дараах 10 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр мөнгөний болон макро эдийн засгийн зохистой бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, гадаадын банкны салбарыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлж өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжигч сайжруулах арга хэмжээ авах, банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, хөнгөлтөө ипотекийн зээлийг агаар орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилгоор зорилтод бүлэгт чиглүүлэх, их үүсвэрийн бодит өртөг, зах зээлийн зарчимд нийцүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад валютын хэрэгцээ, гадаад үр төлбөр, импортын урсгалыг харгалзан гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэх, санхүүгийн хэрэгслүүдийг оновчтой ашиглах замаар гадаадын валютын урсгалыг тогтворжуулж нөөцийг нэмэгдүүлэх, Монгол банкны өнгөрсөн хугацааны алдагдлыг нэмэгдүүлсэн суурь шалтгааныг тогтоож, хуримтлагдсан алдагдлыг үе шаттай бууруулах, гадаадын валютын эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй ханшийн богино хугацааны огцом хэлбэлцлийг бууруулах талаар Монгол банкны хэрэгжүүлэгчийн үүргийг тодорхой болгох. Иргэдийн хэрэглээний зээлийн хэд төсөлд их хэмжээний өрийн дарамт цахим зээлийн давхар талаас урьдчилан сэргийлэх зорилгоор зээлийн мэдээллийг бодит цагийн гормоор зээлийн мэдээллийн санд нийлүүлэх арга хэмжээг авах. Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуульд заагаагүй зөвшөөрөлтөй төстэй зохицуулалт бүхий эрх зүйн баримт бичгийг судалж хүчингү болгох. Банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн харилцан хамаарал бүхий этгээд дамжуулан лизинг, мөнгөн зээлийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгааг тасан зогсоох, иргэд аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах холбогдох хуулийн зохицуулалтыг боловсруулгүй болгох арга хэмжээг авах гэсэн 10 багц арга хэмжээг санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас авч хэрэгжүүлэхийг даалгасан. Тэгвэл Улсын хурлын чиглэл өгөх тухай тогтоол их хүрээнд Монгол банк болон санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажилласан бэ? Инфляцийг бууруулах хамгийн том ач холбогдол нэгдүгээр ард иргэдийн орлогыг хамгаалахаас гадна мөн зээлийн хүү өөрөө буурах анхны урьдчилан нөхцөлийг бий болгож өгөх юм. Тэгээ зээлийн хүү буурах гэдэг бол стратеги хэрэгжилт юм бол бас хамгийн том чухал фактор болж өгөх юм байна. Банкны салбарын доктортой байдлыг хангахын өрөөнд бол нэгдүгээр бас тухайн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх тал дээр бол ажиллаж гадаадын банкуудыг орж ирэх сувгийг бол илүү чөлөөтэй болгох тал дээр бол ажиллаж банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар бол төслийг бэлдээд өргөн барихад бол бэлэн болж байна. Монгол банкны хоримтлагдсан алдагдлын асуудал байгаа. Тэгээ энэ алдагдлыг шийдвэрлэх тухай бас тодорхой төв банкны тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар танилцуулга болон хуулийн төслийг бол бэлэн болгоод бол байж байна. Тэгээд хаврын чуулганы бол нэг өргөн барихаар бол төлөвлөж байна. 26 оны 1 сарын 28-нд санхүүгийн зохицуулах орооноос энэ бичил санхүүгийн байгууллагуудын зээл буюу банк санхүүгийн байгууллагуудын хэрэглээний зээл дээр өр орлогын харьцааг бол нэлээдгүй чангадах юм шийдвэр гаргасан. Автомашин зээлтэй санхүүгийн зохицуулах орооны зүгээс бол урьдчилгаад 40% төлжээж үлдсэн 60% дээр нь зээл авдаг ийм шийдвэр бол хэрэгжүүлэн явж байгаа. Санхүүгийн зохицуулах ороо одоо банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, лизингийн тухай хууль болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн этгээдийн тухай хуулиудад бол холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол боловсруулаад ажиллаж байгаа. Цахим буюу олонний ярдгаар аппликейшны зээл дээр зээлийн давхарлуулалт асар их байсан учраас санхүүгийн зохицуулах хороо Монгол банк 2 хамтарч ажиллаад банк санхүүгийн байгууллагаас цахим зээл авч байгаа иргэний зээлийн мэдээллийг бодит цагийн гормоор зээлийн мэдээллийн сангаас түргэн шуурхай татаж авах боломжтой болгожээ. Ингэснээр зээлийн давхардал хязгаарлагдаж, иргэд тооцоо судалгаагүй олон аппликейшны зээл авч өр зээлийн дарамтанд орохгүй байх боломж бүрдээд байгаа юм байна. Засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх тухай тогтоолын 3 дугаар заалтад уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж, биелэлтийг заалт бүрээр гаргаж, Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганд багтаан танилцуулгыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Харин 4 дугаар заалтад тогтоолын биелэлтэд хяналт тавьж, ажиллахыг эдийн засгийн болон төсвийн байнгын хороонд даалгасан юм. Чиглэл өгөх тухай Улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлснээр төсөв мөнгөний бодлогын уялдаа хангагдаж, төсвийн хэд тэлэлт инфляц үүсгээс сэргийлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт тогтворжих, иргэдийн бодит орлого хамгаалагдах, гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн байгууллагуудын бүтэц чиглэлгийн давхардал арилах, төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоо шинжлэхдэх ач холбогдолтой юм а.